өчигдөр замуудын гайл дээр гайлын байцаагч нартай холбоотой гарсан байна. Тэр талаар та хэд мэдж байгаа тийм. За надад 79-аар мэдгдсэн юм бол байхгүй байна. Би энийг сошиалос харсан. За манай энэ байгууллага дээр эргэн зүйдэг албанаас хүмүүс ирж манай 3 байцаагчийн ийм одоо процессор компьютерт нь үзлэг хийж авч явсан гэсэн. Гайлын татварын холбоо гэтэл зохион байгуулалтаагаар энэчнээс зориуд бүрдүүлэлтийг хийхгүй одоо өөрчилж хийдэг. Тэнцэнэ ийм сүлжээ маягтай бүр зохион байгуулалтаагаар гайлын татвараас зайлш хийдэг бүлэг хэрэг илэрсэн байна. Өчигдөр замуудын гайл дээр одоо ирсэн мэдээллийн дагуу шалгалт явагдаад гайлын татвараас зайлш хийдэг. Шинжээгээр зайлш хийжсэн юм удаа дараагийн хөдөлтөй. Маш их хэмжээний авилгалын хэрэг одоо илэрч шалгагдаж байна. Тэгэхээр одоо хяналтыг бас илүү сайжруулах, төсвийн орлогыг бүрдүүлэх, цаашлаад одоо энэ хэмэл оюухан шилж хүний оролцоотой багтаах. Тэгээд гайлын байцаагч нар илүү бас авилгалын асуудал холбогдохгүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй.